гайлын албан тушаалаас чөлөөлөх тухай хуулийг хүчингү болсон тооцох тухай хуулийг хилцээд явахыг бол одоо зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ өнөөдрийн энэ өглөөний чуулган дээр явж байгаа асуудлууд бол мэтгэлцээнүүд ерөөсөө л нэг зорилгыг л яриад байна л та. Хүнсний аюулгүй байдлаа яаж баталгаатай хангах вэ? За энэ үйл ажиллагаанд дотоодын тариаланчид энэ дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудаа яаж одоо бодлогын хүрээнд дэмжиж явах вэ? Энэ нь одоо ямар ач холбогдолтой юм бэ гэдэг зүйл байгаад байгаа. За нөгөө талдаа хэрэглэгч буюу одоо монголчууд бид бас хямд тэгтээ чанартай ийм найдвартай одоо түүхийдтэй хийгдсэн ийм одоо хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх энэ асуудал бас цаана яригдж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг зүгээр гол асуудал ерөөсөө энэ гайлын одоо трейптийг чөлөөлөж бас нэг жил үзлээ. Энэ дээр бас одоо нийт гурилын үйлдвэрийн 40 орчим одоо хувь буюу тодорхой аж ахуйн нэгж байгууллага үндсэндээ хаалгаа барьсан юм байна. Тэгэхээр бидэд ийм бодлогын гэдэг юм уу гинтийн ийм шийдвэрүүд гаргаж ерөөсөө ийм богино хугацааны сохилтуудыг аж ахуйн нэгж байгууллагуудад өгөөд байж ерөөсөө болохгүй байгаа юм. Тэгэхээр яригдж байгаа энэ зүйлүүдийг ингээ харахаар ерөөсөө цэвэр өрсөлдөөний асуудал байна. Зах зээлийг яаж зохицуулах вэ? Өрсөлдөөн тэр үнэхээр одоо үн тогтоохтой хуйлдаж картел үүсгэж монопол байдлаа ашиглаж ингээ яваад байгаа бол энэ гайл тарифын гэдэг юм уу дотоодын зах зээлийг нээж нэг үзэж хааж нэг үзэх хэрэгээс илүүтэй бид өөрсдөө эдийн засгийн зохицуулах энэ өрсөлдөөний хууль тогтоомжоо сайжруулах асуудал байна гэдэг зүйлийг би хэлэх үүднээс өнөөдрийн энэ одоо асуудал төр үг авч байгаа. Түүнээс биш одоо ингээд нэг жилээр одоо янз бүрийн арга хэмжээнүүдээ аваад яваад ингээд гинтийн бэлэг ерөөсөө аж ахуйн нэгж байгууллагууд барьж боломгүй байна. Ямар ч байсан эхлээд бид дотоодын нөхцөл байдлаа үнэлж хийж өрсөлдөөний асуудлыг яг зохицуулдаг аргаар нь зохицуулж үзмээр байна. Түүнээс биш ийм байдлаар биш. Та нар үнэ нэмээд байвал гайлын доторыг чинь бид чөлөөлчихнө гэдэг байдлаар ингээд аж ахуйн нэгж байгууллага бас ингэж хийж болохгүй. Тэгвэл нөгөөдөл нь бас энэ хэрэглэгчийн эрх ашиг бодохгүйгээр үнэ нэмээд бас ингээд хуйлдаад байж болохгүй. Тэгэхээр энэний балансыг л олох энэ хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлага зайлшгүй энэ саксны бүтээгдэхүүн гэдэг юм уу мах гурил дээр бол байна. Тэгэхдээ энэ асуудлуудыг зохицуулахдаа ерөөсөө зах зээлийн зарчмыг ерөөсөө алдагдуулж болохгүй. Энэ хүнсний бүтээгдэхүүн хөнгөн үйлдвэрийн салбар чинь маш олон одоо ажлын байрыг хадгалж байгаа. Дундаж давхраг яг энэ салбараас босч ирэх боломжтой салбар байхгүй. Өнөөдөр дундаж давхрагыг нэмэгдүүлээгээд байдаг бид нар дундаж давхрагыг босч ирэхсэн салбар руугаа илэгдэж унгаагаад байж ерөөсөө болохгүй. Гинтийн хагас жилийн шийдвэрээр эсвэл аман шийдвэрүүдээр эсвэл одоо нэг ийм эргэж бутсан жилийн одоо хөрөхгүй шийдвэрүүдээр ерөөсөө ийм нөхцөл байдлуудыг үүсгээд байж болохгүй л гэсэн юм байна. Тэгэхээр яг зүгээр өрсөлдөөний хууль тогтоомжоос гадна бас салбарын сайдаас би бас хариулт үзье гэж бодож байгаа. Ерөн зүгээр энэ улаан буудаан тариалтыг дэмжих за бусад одоо энэ чиглэлээр сая гайлын дотор чөлөөлөгдснөөс хойш бол РАПС руу нэлээд шилжсэн гэдэг мэдээлэл яваад байгаа. Тэгэхээр энэ РАПС руу шилжих гэдэг юм уу бусад одоо тий ургамлыг тарих энэ нөхцөл байдал ерөн хэдэн хувь агтсан байгаа. Тэгэхээр энэ зохицуултын балансыг бусад энэ газрын төлбөр байд юм уу усны төлбөрөөр нь зохицуулах бодлогын тийм зохицуултууд хийж болохгүй юу? Илүү их улаан буудаа тариалах юуг нь одоо дэмжих. За магадгүй РАПС болон бусад одоо юун дээр бол илүү их газрын төлбөр нь арай улаан буудаа тариасаас өндөр байх жишээний. Гэхдээ яг энэ чиглэлдээ мэдээж малын эрдэмтэн мал аж ахуй хөгжүүлэх үүднээс энэ малын тижээлийн энтрийг тарихаас бол бодлоор явах хэрэгтэй. Тэгэхээр би зүгээр өнөөдрийн одоо асуулт гэхээс илүүтэй гэхдээ бас инквайри сайтыг бас хариулаасаа гэж үсэж байна. Энэ одоо өөрчлөлтийн ерөн сөрөг үр дагавар нь юу гарсан юм бэ? За энийг одоо засах болцоо нь юу байгаа юм бэ? За тэгээд ер нь яг энэ хууль зорилгоо биелүүлсэн гэж та нэг хэлж илээ. Одоо танилцуулга дээр энэ ямар за инквайри сайт хариулт өгье. Хуулийн зорилго бол ганц удын хохирлыг барагдуулахад хямд гурил, хямд тэжээлээр хангах шаардлага байна гэж үзсэн. Ингээд импортоор квотгүй хязгаарлалтгүй авсан. Ингээд доктортой байдал хангагдсан үр дүнд үн унсан байна. Би үйлдвэрүүдийн одоо үнийг танилцууллаа. Дунджаар 1 кг нэгдүгээр гурил 1500-аас 2000 төгрөгөн дээр үйлдвэрээс худалдаанд шилжиж байна. Инхээр энэ зорилго бол биелжээ гэж би хэлээд байгаа юм. Хоёрдугаар энэ уулуурхаагаас ангид эдийн засгийг бий болох гол тулгуур нь энэ хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар. За энэ салбарын маань ерөөсөө хамгийн том суурь нь л газар тарилан байна. Тэнд тарьж ээж ургаж ээж тэр нь малын тэжээл гахаа дахианы тэгжээл за энэ өөрөө
хөнгөн үйлдвэрийн хүнсний үйлдвэрийн гол түүхэд болж байгаа зүйл маань газар тариалангаас бий болж байгаа. Газар тариалан нь өөрөө үр тариан дээр тогтож байгаа. Улаанбуудаа тариалт тэгэл бид аль болох нөгөө стратеги гэдэг талаасаа бодож доктортой тариалтыг хангаж явах нь онцгой чухал байдаг. За мэдээж бас технологи сайжирж байна, тариаланчид маань бусад олон төрлийн таримл руу бас шилжиж байна. Зөвхөн ганц улаанбуудаа тариад ээж болдгоо. Заавал сэлгээ хэрэгтэй болдог. Сэлгээг бид нэр нэмэгдүүлж байна. Түрүүн хэлдэг тосны ургамал, тэжээлийн ургамал, заман үр тариа гэсэн чиглэлээр ингээ сэлгээг удамл одоо нэмэгдүүлэх буюу олон төрөлт бүтээгдэхүүнтэй болох зорилгыг натрийн төрдгөрээр дэвшүүлээд шаардлагатай үр бордоо техникийг хангаад ингээд ажил явж байна. Ирэх жилийн амар ихэд манай газар тариалан бүтээгдэхүүн нэлээд олон төрөлттэй болоод нэлээд экспортын одоо шин чанартай болчихсон. Газар тариалангаас бид нэг хамгийн багадаа $100 сая экспорт хийчихсэн ийм л зорилготой ажиллаж байгаа юм. Тэгээд газар тариалан өөрөө босоод ирэхээр энэ бусад аж ахуйнууд чинь дагаад бий болж байна. Энэ гахаа, дахиа, шувуу, өндөг, сүүний энэ эрчимцэн аж ахуйнууд. Ерөн суурин л газар тариалан. Тэр тэжээлийн бааз. Тэгээд өнгөрсөн бид нар жилүүд чинь тэгэл 9 сая мал ерөөсөө хөлдөөгөө л осгоод алчиж байгаа шүү дээ. Яг үүндээ бол. Тэгээд жоохон тэжээлтэй байсан бол, жоохон нөөцтэй байсан бол нэг ийм эрсд гарахгүй. Тэр $1 бид нар ингээд үр ашиггүй байгаль тавьд туучаад 100 гэдэг эзэн бийгүй үнд буруу гэдэг. Энэ бол одоо тун хариуцлагагүй. Сайн тэжээлээ тарья. Нөөцөө бүрдүүлээд ингээд байхад бол тэр гинтийн байгаль цагуур давтахаа болоод малчтын орлогонч доктортой, салбаранч доктортой, хөдөөч өөрөө их цогц салбар болохоор доктортой байдлыг их шаарддаг. Нэгөөсөө маш хамааралтай байдаг. Зөвхөн одоо шууны аж ахуй гэхэд л энэ жил 50,000 тонн үр тариа хэрэглэдэг болж эхэлж байна. Манай газар тариалангийн 10% шууных нь өндөгнийх нь хэрэглээд эхэлж байна. За гахааных нь хэрэглэдэг болж байна, сүүнийх нь хэрэглэдэг болж байна. Ингээд бусад аж ахуйнуудын хэлбэрт энэ газар тариалангийн өнгө төрхийг бол эрс өөрчилж байгаа. Энд олон мянган ажлын байр бий болж байгаа. За бүрөвчийн сайн зэрэг гишүүн тодруулжсавэ. Хэлж байгаа би энэ яг ерөнхий бодлого суурь одоо концепцийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр ер нь бас энэ асуудлыг одоо хуулийг хүчингү болгоод зогсох биш. Ер нь одоо энэ газар тариалан, мал аж ахуй, эрчимцэн мал аж ахуй дэмжих энэ одоо өрсөлдөөний ил тод болгох энэ бодлогын бусад хууль тогтоомжуудаа бас засгийн газар анхаараач л гэдэг зүйлийг би эцэст нийлгэсэн. Яг энэ газар тариалангийн салбарт өрсөлдөөний зохицуултыг яаж хийх юм, монопол үсэтэй үл ямар зохицуултуудыг авч хэрэгжүүлэх юм, шууд хил гайлаа нээх гэхээс илүү наадлын дотоодын арга хэмжээнүүдээ бид нэр эхлээд авах хэрэгтэй байхгүй. За дээрэс нь яг ер нь ковидын гэдэг юм уу, иймэрхүү дэлхийн нийтийг хамарсан одоо үзэгдлүүд болохыг бас үүсэхгүй байгаа. Тийм учраас би энэ хөдөө аж ахуйн салбар дээр хамаагүй донслогож янз бүрийн одоо юу гэдэг ийм богино хугацааны одоо шийдвэрүүдээр бас энэ салбартаа тодорхой бус байдлуудыг үүсгэж болохгүй гэдэг зүйл дээр бол зарчмын хувьд байгаа. Тэгээд энэ дээр хаана анхаарч энэ одоо зөв хууль тогтоомжуудын одоо орчныг бүгдээрээ бүрд. За харин тийм гишүүдийн инквайри сайд бас энийг нь зөв ойлгох хэрэгтэй тийм ээ. Гишүүд бол одоо мэдээж одоо татвартай байх, татваргүй байх гэдэг асуудлаас гадна ер нь цаашдаа яг ямар зохицуултууд хийж үн өсөхгүй байх нөхцөл хангагдах юм бэ гэдэг дээр л төвлөрөөд байгаа гэдгийг салбар талаас их зөв хараарай. Түүнээс одоо татвар тавиулан тавиулахгүй гэж хэрүүл хийж байгаа даа болно ш. Эцсийн бүлэгтэр хэрэглэгчийн эрх ашиг, хэрэглэгчийн гар дээр очиж байгаа гол нэрийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй биш, өргөн сонголттой байх тэр боломжийн талаар илүү ярьж байгаа л гэдэг талаас нь хараарай. За, Жамлын Ганбаатар гишүүн асуулт асууя.